Энэ хуулийн өөрчлөлтөөр аймаг нийслэлүүдэд давхар дэлтэй болох. Одоо засаг дээр бид нэр улсын хурлын гишүүд, засгийн газрын гишүүн давхар дэлтэй бүгдээрээ болдгийн одоо шилэл асуудлыг бол одоо хангалттай харж байгаа. Тэгэхээр яг аймагуд дээр аймаг нийслэлийн суман дээр давхар дэлтэй болох асуудлуудыг орж иж байна. Одоогийн байгаа хуулиар болохоор суман дээр иргэдийн төлөөлөгчдийн хурлын 3-1 нь төрийн захиргааны албан хаагч байж болохоор заасан байгааг өргөжүүлээд аймаг нийслэл дээр тэгээд энэ хувийг нь 50% дүүргийг бас нэмж байна. Тэгэхээр яг зүгээр би одоо 1920-ад оны үед бичижсэн зүйл уншиж үгэл дэ. Улсын эрх, Цэвэнгой. Газар нутаг бүрд эрх биш олонний сэтгэлийг хураасан үнэн шударга сайнэр гарсан хүмүүн нэгэн хоёрын зэрэг байх тул олонний төлөөнөө илэрхийлэгчд олдохгүй хэмээн үл болмоо гэж. Тэгэхээр яг энэ одоо 100 жилийн өмнө жишээлбэл ингэж ярьж исэн байна. Тэгэхээр одоо бид нар энэ давхар дэлтэй иргэдийн хурлын төлөөлөгч, иргэдийн хурал гэдэг нь өөрөө гүйцэтгэх удирдлага аймгийн одоо удирдлагуудад холилддог энэ юмыг бас улам ингээд дэврэх гэдэг нь. Одоо жишээлбэл нийслэлээр байгаа үйл явдлыг харахад ч гэсэн иргэдийн хурал нь бие даасан үйл ажиллагаа явуулах бас юм болцоогүй болж байна. Шүүмжлэлтэй байр суурьнаас хандах болцоогүй болж байна. Бүгдээрээ нэг ажил албан тушаал авцсан, амаа өдөлцсөн иймэрхүү байдалтай болж байна. Улсын хурал дээрсэн бидэд гарч байгаа одоо харж байгаа засгийн газрын гишүүд нь улсын хурлын гишүүд 126 болж бараг 20 гаруй гишүүн нь засгийн газрын гишүүн учраас иргэдийг төлөөлөх энэ эрхээ хязгаарлалт одоо тодорхой хэмжээний байр суурь илэрхийлэх боломжгүй байгаа даа. Тэр энийг одоо энэ хуулиар өргөжүүлж аймаг нийслэлээр хүн олдохгүй байна гэхээр би бас гайхаад байна. Суман дээр бол бас одоо яг ойлгож болж байна. 100 жилийн өмнө асуудалгүй болоод ирсэн юмыг заавал ингэж 50% болгож тэгээд аймаг нийслэлээр хүн олдохгүй энийг ингэж өргөтгүүлэх нь буцаал яг одоо жишээ нь нийслэлээр болоод байгаа шиг энэ асуудлуудыг улам дэврэх. Тэгэл ажил албан тушаал өгөөл энэ иргэдийг төлөөлөх үйл ажиллагаагаа хэрэгжүүлж чадахгүй, дуу хоолойгоо илэрхийлж чадахгүй иймэрхүү нөхцөл байдал руу оруулах эрсдэл харагдаад байна. Тэгээд яг энэ хувь санаачлагчдын зүгээс энийг яг нэг ойлголтол тодорхой хэлээд өгч. За. Отгонбаяр гишүүн, Ухнагийн Отгонбаяр гишүүн асуултанд хариулъя. За, их төвшин гишүүний асуултанд хариулъя. Яг энэ хуулинд бол Монгол Улсын засаг захиргаан нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд сумын иргэдийн хурлын төлөөлөгчдийн 3-1 нь төрийн захиргааны алба хашдаг. Зохицуулттай. Тэгээд яг энийг бол зүгээр нэг бас бодож байгаад нийслэл сум дүүрэг гэж өргөжүүлж байгаа зүйл биш ээ. Зарим газар бол нийслэлийн иргэдийн хуралд дэвших хүн олддог. Аль намаас нэг л хэлэхэд. Арай нэг боловсролтой, чадaltaй, салбараа мэддэг тийм хүмүүс нэг л гэд бас их хомсдод. Тэгээд төрийн захиргааных нь ажилч явдггүй, иргэдийн хурлынх нь ч ажил явдггүй. Ийм байдал нөхцөл байдал үүсэж байгаа юм л. Тийм учраас энийг бас энэ хуулиар зохицуулт хийж нийслэл сум дүүргийн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын бас тодорхой хувь нь төрийн захиргааны алба хаших энэ боломжийг л нээж байгаа. Энэ хууль батлагдсанаар маргааш шууд шат шатны иргэдийн хурлын төлөөлөгч нар автоматар төрийн захиргааны албаа хаагч бас болчихгүй. Тухайн ажлын байран дээр сул оронтоо гарах ёстой. За тэгээд тухайн ажлын байранд чинь тавигдсан шалгуурууд байгаа. Тэрийг хангаж байгаа ийм л хүмүүс төрийн захиргааны албаа хаших энэ боломж бүрдгий. Тэгээд зүгээр энэ боломжийг л нээж өгч байгаа юм. Тэгээд энэ бол ач холбогдол гэвэл цаашдаа энэ шат шатны иргэдийн хурлын байгууллага
нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага бас чадвахчих ийм боломж бүрдэж байгаа маа л гэж хувь санаачлагчдын зүгээс бол үзэж байгаа. Баярлалаа. За Дасцэрэнгийн ангит төвшин гишүүн тодруулж асууя. Би түрүүн зориуд Жамсрангийн Цэвэн гуайн улсын эрх гэдэг 100 жилийн өмнө энэ улсын нөхцөл байдлыг үнэлээд бичижсэн одоо үг үсгийг уншиж өгсөн. Гэтэл яг одоо тэр байдал дээрдэггүй гэдэг бол бодит байдал нийцэхгүй байх гэж бодож. Энэ илүү энэ одоо засаг хоорондын хуваарлалт, хяналт тэнцлийг алдагдуулсан. Энийг улам л одоо дэврэгсэн улсын хурал дээр байгаа энэ бүгдээрээ давхар дэлтэй болцсон харилцааг одоо бүр орон нутг руу оруулж одоо их замбрааг нь алдагдуулах чаа иймэрхүү л харилцаа харагдаж байна. Би саяын юу тайлбараас бол хангалттай тайлбар авч чадсангүй л дээ. Тэгэхээр юу саяын байдлаар тайлбарлаж байгаа бол энэ хуулийн төслийг дэмжих боломжгүй юм байна. Баярлалаа.